цахилгааны потенциал энергийн тухай бүгдээрээ авч хэлэлцээ. За үүнийг ойлгохын тулд бүгдээрээ нэг ийм цахилгааныг авч үзье. Хүчлэг нь энэ дотор бүгдээрээ энэ цэгээс энэ цэг хүртэл нэг цэгэн цэргийг зөөх гэж байлаа гэж бодъё. А болон B цэгийн хоорондох. За энэ хоёрын хоорондох цаг нь x гэж бүгдээрээ. Энэ бол x. Ингээд харвал тухайн цэнэгт эрэг цэгэн цэнийг байлаа гэж үзэхэд цахилгааны зүгээс хүч үйлчилж эхэлнэ. Тэр хүчийг бүгдээрээ F гэх. Ингээд энэ F хүчний үйлчлэлээр тухайн цэнэг маань зөөгдөх бөгөөд энэ хүчний хийх ажлыг хэрхэн яаж болдог вэ? За бүгдээрээ ажлынхаа том яг нэг санчи. Ажил гэдэг бол хүчийг шилжилтээр үржүүлсэндээ тэнцдэг тийм ээ. За энийг скаляр байдлаар биччихье. Энд хүч цахилгааны хүч. За тэгвэл тэр маань Q хүч нь E. E хүчлэгтэй цахилгаан орн дотор Q цэнийг оршиж байгаа учраас ийм хэмжээний хүч үйлчлэх нь байна. Ингээд QEX гэдэг маань өөрөө цахилгаан орны зүгээс тухайн цэнэгт хийх ажлыг илэрхийлэх нэ. Харин хоёр ширхэг цэник байх юм бол тухайлбал ийм энд нэг юм цэгэн цэник, энд нэг юм цэгэн цэник байгаад энэ цэнийг бүгдээрээ Q1, энэ цэнийг Q2 гэх юм бол энэ цэнэгүүдийн үүсгэх систем нь өөрөө потенциал энергитэй байна. За тэр потенциал энерги хэрхэн яаж олох вэ гэвэл энэ хоёрын хоорондох надад тэр зай бол их чухал байх нь. Тэр зайг бүгдээрээ юу гэж хэлэх вэ гэвэл D гэж. Ингээд D зайд оршиж байгаа хоёр цэгэн цэнигийн одоо энэ системийн үүсгэх потенциал энерги маань өөрөө K гүрчих нь Q1, Q2 хуваах нь D байж таарах нэ. За үүнээс биш бүгдээр энэ хоёр тэгштэглийг ашиглан шүү. За энэ зураг 11:31-т юу харуулах вэ гэхээр би аль хэдийн тэр дээр зурцсан байгаа учраас багш нь дахиж энийг зурхгүй. Гэхдээ энд бол A, Q гүрчин, E гүрчин, X гэх юм байна гэдгийг саяхан бүгдээр үзлээ. Тэгэхээр мэдээж A-гийн нэгж нь юу байх вэ гэвэл joule байх нь ойлгомжтой. Дээр нэг жоохон үснэгтэй дахиад нэг бүгдээр санаад авчи. Ажлын нэгж бол joule, Q-гийн нэгж буюу цэнгийн нэгж маань coulomb. Цахилгааны хүчлэгийн нэгж нь Ньютоны хүүхэн coulomb. Харин тэр шилжилтийн нэгж маань өөрөө метр байх нь ойлгомжтой. За энэ доор 11:32 дээр их атайхан төсөө бичигдсэн байна. Цахилгааны дагуу бид нар одоо гадны F хүчээр үйлчлээд тухайн цэнийг зөөх юм бол тодорхой хэмжээний одоо юу гэдэг тухайн цэгэн цэнийг бүгдээр нэг юм хааш зайд авчиж зөөчл дээ. Энэ хоёрын хоорондох зайг нь ингэж. Ингээд тавьчих. Нэг юм хааш зайд зөөцсөн байлаа гэж бодоход яг энэ F хүчний хийх ажил маань гравитацийн орон дотор M мастай биеийг дэлхий рүү түлхэж байгаатай ямар ч ялгаа байхгүй гэсэн ийм төсөө бол энэ дээр харагдаж байна. За энийг ингээд ойлгочих бүгдээрээ. Энийг нэг арай нэг жоохон таахан болгох юм. Ийм төсөө байх. За тэгвэл энэ дээр бүгдээрээ кинетик энерги өөрчлөлтийг олоо гэсэн бол яах вэ гэвэл эхлээд F хүчнийхээ хийсэн ажлыг тийм ээ гравитацийн орныхоо хийж байгаа ажил дээр нэмжээж тэр маань кинетик энергийн өөрчлөлт болох нь ойлгомжтой. Өөрчлөлт гэсэн учраас дельта E K гэж. Яг үүнтэй адилхан бүгдээрээ F хүч маань тухайн цэгэн цэнийг хааш зайд шилжүүлсэн учраас энэ ажил дээр дахиад орны дагуу орны одоо өөрийнх нь хийж байгаа тэр ажил Q гүрчих нь E гүрчих нь хааш гэдэг энергийг нэмжээж тэр маань тухайн цэгэн цэнигийн кинетик энергийн өөрчлөлтөө тэнцдэг байх нэ. Энэ хоёр төсөөг сайн нүдлээд аваарай манайхаа. За үүнтэй холбоотойгоор бүгдээрээ жишээ 14-ийг бодъё. Нэмэх Q цэнигийг E хүчлэгтэй нэгэн төрлийн цахилгаан оронд гадны F хүчээр орны чигт, орны эсрэг чигт D зайд шилжүүлбэл цэнигийн кинетик энергийн өөрчлөлт ямар байх вэ гэж. За тухайлбал нэгэ бүгдээрээ яс зурчил та ингээл энэ дээр нэг юм цэнийг аваад ингээд Q гэж тавьчих бүгдээрээ. Энийг E-ийг харин гадны F хүчийг ингэж төлөөлүүлж болох уу? Бүгдээрээ арай нэг өөр өнгөөр нэг юм гохт болно дөө. Энийг төрцөр ойлгочих. За ингээд энэ бол бидний төсөөлөл. За эхний тохиолдолд орны чигт гэдэг маань тухайн гадны хүч F болон E2 маань хоорондоо чиглэлээр давхцаж байгаа гэдээ ойлгочих. Энэ тохиолдолд за механик төсөөгөр бодох юм бол дээрээс дэлхийн газаргаас тодорхой зайд байгаа тэр дээр байгаа биеийг доош нь гадны хүчээр түлхээд унгааж байгаатай ямар ч ялгаа байхгүй. Тийм учраас энд ерөнхийдөө кинетик энергийн өөрчлөлт маань А гэж гадны хүчний хийсэн ажил за тэрийг одоо юу гэдэг F-ийг үржих нь X гэж тийм ээ. За D зай шилжүүлсэн юм байна. Тэгвэл D-ийг энийг шууд ингэ биччихээ дээ багш.
F дээр нэмэх нь D нэмэх нь. За энэ бол гадны хүчний хийж байгаа ажил. Харин цахилгаан орны зүгээс хийх ажил маань Q үржих нь E үржих нь D байна. За нэг чиглэл байх юм бол бүгдээрээ кинетик энерги өөрчлөлтийг ерөнхийдөө ингэж болно шүү. Харин яг B дээр асуусан шиг орны эсрэг чигт байх юм бол альва зүйлийг дэлхийн гадаргаас дээшгээ бид нар өргөж байгаатай ер нь бол төсөөтэй. Энийг дельта EK 1 штрих нөгөөх нь 2 штрих гэж нөгөө тийшээгээ түлхэж явах юм бол F-ийг үржих нь D. За энэ бол F хүчний хийсэн ажил. Хасах нь орны эсрэг байгаа учраас Q үржих нь E үржих нь D гэж энэ хоёрын ялгуур дээрээс кинетик энергийн өөрчлөлт маань гарч ирэх болохыг бүгдээрээ санаарай. За энэ доор нэг анхааруулга бичсэн байна. Тэрний юу гэхээр хэд хэдэн нэг цэнгийн системийн хос бүрийн потенциал энерги тус нь болоод альгебрийн нийлбэрийг аваа гэсэн байна. Хэд хэдэн цэнгийнхээс үүсэх одоо тэр нэг системийг бүгдээрээ ингэж төсөөлъё л да. Энд нэг цэнэг, энд нэг цэнэг, энд нэг цэнэг байлаа гэж бодъё. Тэгэнгүүтлээ энэ хоёрын хоорондох зайн тодорхой зайнуудтай байлаа гэж бодъё л. A, B, C-ийг энэ Q1 цэнэг, энийг Q2 цэнэг, энэ Q3 цэнэг гээ. За энэ гарч ийн үнийг хараадах асуудалгүй. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлсэн бэ гэхээр хос бүрийн потенциал энергийг аваач гэсэн байна. Тэгэхээр Q1 Q2 чинь нэг хос. За Q1 Q3 дахиад нэг хос, Q2 Q3 гээд ерөнхийдөө ийм гурван хосыг бий болгоод тэрнийхээ потенциал энергийг олоод хооронд нь нэмээчэл гэсэн санааг илэрхийлж байгаамаа. Ингээд жишээ 15-ыг бодсон үнэтэй холбоотой. Адил талд гуравчны оройнууд дээр гурван цэнийг байрлуулав. Q1 цэнэгээс AZ орших Q2 цэнийг потенциал энерги EP байсан бол уг цэнийг потенциал энергийг одоо уг системийн потенциал энергийг тодорхойлоо гэсэн байна. Q1 Q2 хоорондоо нэг хос гэсэн үг шүү дээ. Бодолтон дээр Q1-ийг үржих нь Q2 тэрийг бид бүхэн K-гаар үржүүлээд хоорондын зайд нь хуваачих юм бол за би тэгштэглээ дахиад та бүхэн тэр дээрээс харуулъя. Тэгштгэл юу байсан бэ гэхээр K үржих нь Q1 Q2 хуваах нь D байсан. Энэ тэгштэглийг битээ мартаа. За энэгээр л бодоод байгаа гэж бодчих бүгдээрээ. Тэгвээс Q1 Q2-ийн хоорондын зай A байгаа учраас A-га бүгдээрээ тавиад энэ маань EP байсан юм байна л гэж бодож байгаа. Ингээд өшөө ямар хосмог байж болох вэ? За өшөө Q1 Q3 байж болно. Хосмог биш хос тийм ээ. Түүнийг K-гаар үржүүлчихье. Хуваах нь дахиад A юм байна. Тэр маань дахиад л одоо бүгдээрээ харъя л да. За Q1 чинь өөрөө K үржих нь Q байсан юм байна. Нөгөөх нь 2Q. Хуваах нь A. Тэр бол 1 EP байсан юм байна. Нөгөөх нь бол K үржих нь Q1 маань Q. Хасах 3Q. Хуваах нь A. Энэ хиттэй тэнцэх вэ? Энэ вэштэй иймтэй тэнцэн залуусаа. Энийг хөдөлөө ингэж. Энэ KQ үржих нь A. Тэгээд дахиад Q-гаар үржүүлэх юм бол тэр маань E гардаг гэж бодчих. Тэгвэл EP гэдэг бол ерөнхийдөө 2E гэсэн үг. Энэ дээр юу гэж бодож болох вэ? KQ-ийн квадрат A гэж байгаа юм чинь энэ бол хасах 3E гэсэн үг. Түүний дараачаар K үржих нь Q2Q3 үлдсэн үү? За тийм байна. Q2 Q3 A K үржих нь Q2. Q2 чинь өөрөө 2Q хасах 3Q хуваах нь A байх нь. Энэ дээр үржигдээд хасах 6E гаргаж ирж болох нэ. Ингээд системийн потенциал энергийг тодорхойлох юм бол эдгээр бүх энергиудыг бүгднийг хооронд нь нэмнэ гэсэн санаа. За яаш нэг хүн ингэж яагаад нэмчихийдвэл энэ зайг ашиглаад 2E чинь 1E шүү дээ. 2E хасах 3E хасах 6E энэ маань бол тухайн системийн ерөнхий потенциал энерги E' гэж ерөнхий потенциал энерги тэнцүү. Энэ хасах 9 хасах 7E гэсэн үг. За хэрэг Z 2E 1EP юм бол 7E маань X гэж байгаа л ерөнхийдөө пропорцлоод болчих л да хэдүүлээ. За тэгвэл энэ дээрс 7E EP хуваах нь 2E гэд энүүд нь хоорондоо хураагдаад 2-7 EP гарах нэ. Энэ маань хасах 7E гэдэг нь хасах 2-7 EP байх нэ. За пропорцлохгүй байсан ч болон шууд орлуулаад бодсон ч ийм гарах байжээ. Одоо бүгдээрээ цахилгаан орны потенциал гэж юу вэ гэдгийг үргэлжлүүлээд үзье. За цахилгаан орны потенциал энерги тэгээд цахилгаан орн дотор хийж байгаа нэг ажил байсан. За тэр ажлыг бүгдээрээ ямар нэгэн байдлаар Q хуваачих юм бол тэр нь цахилгаан орны потенциал гардаг. За үндсэндээ бол нэг юм хоёр цэнигийн потенциал энергийг түрүүн хэлэхдээ K үржих нь Q1, Q2
хуваах нь D гэж бүгдээр олж исэн. Энэ дээр төсөөлөл өгөх юм бол энд нэг юм цэник, энд нэг юм цэник, энэ хоёрын хооронд тодорхой хэмжээний зай ингэж байсан. Тэр бол D, энэ цэник маань өөрөө Q1, энэ цэник маань өөрөө Q2 байхад энэ системийн бий болгож байгаа потенциал энерги нь энэ хажуу талын зүүн талын томьёон дээр үзүүлсэн энэ хэлбэрээр илэрхийлэгдэж байна. За тухайн потенциал энергийг аль нэг цэнэгт нь хуваач бүгдээр. За Q2-т нь хуваач. E потиг хуваах нь Q2 гэх юм бол цаана нь K гүрчих нь Q1-ийг хуваах нь D гэсэн ийм нэг илэрхийлэл гараад ирнэ. Тэгээд яг энэ гарч ирж байгаа энэ дангаараа гарч ирж байгаа энэ илэрхийллийг бид нар юу гэж хэлэх вэ гэхээр потенциал гэж хэлээд байгаа. Потенциал. Өөрөөр хэлбэл Q1 цэнигийн тухайн цэг дэх ажил хийх чадамж буюу одоо энергийн чадамжийг л бид нар одоо энэ потенциал гэдэг ойлголтоор илэрхийлж байгаа юм. За тэгээд Q1-ийн үүсгэж байгаа потенциал энергийг Q2-т хуваах юм бол энэ маань потенциал гардаг байх нэ. За потенциалын нэгжийг бүгдээр авч хэлэлцээ. Томьёог нь ямар ч үсэн хэдүүлээ энэ дээр гаргаад авчлаа. Ийм байж болох юм байна. Эсвэл E потенциалыг Q-д хувааж болох юм байна. За энэ ямар учиртай вэ гэдгийг багш нуудахгүй тайлбарлаж өгнө. Потенциалын нэгж нь өөрөө вольт. За K-гийн нэгжийг бид нар мэдж байгаа. Q-гийн нэгж маань өөрөө кулон, D гэдэг маань тодорхой зай учраас түүний нэгж маань C системд метр байх нь ойлгомжтой. Хэд хэдэн цэнигийн нийлбэл потенциал нь потенциалуудын айлгебр нийлбэртэй тэнцүү байх нь. Энэ дээрээс бид нар юу гэж ойлгох вэ? Потенциал гэдэг ойлголт маань өөрөө скаляр хэмжигдэх юм байх нь. Ямар нэгэн чиглэл байхгүй зөвхөн тоон утга бүхий хэмжигдэх юм учраас шууд хооронд нь ингээд арифметик байдлаар нэмээд олж болж байгаа. За тэр утгаараа үүнтэй холбоотойгоор бүгдээрээ жишээ 16-ыг бодож үзье. Ромбын 3 орой дээр цэнэгүүдийг байрлуулсан байна. R орой дээр орших цэнигийн K цэгт үүсгэх цахилгаан орны потенциал нь. За R орой гэж хэлье. Энэ байна. Энэ K цэг байна. Энд үүсгэх потенциал нь V байсан байна. Тус цэгийн потенциалыг бол хэдэн ширхэг цэник байна? 3 ширхэг цэник. 3 ширхэг цэник маань гуруула K цэг дээр өөр ингэсэн потенциалыг бий болгоно. Окей. За. R дээр байгаа маань VR гэж бүгдээрээ K гүрчих нь 3Q цэник байсан байна. Тэр маань K цэгээс AZ байсан. За, яг үнтэй адилхан S цэг дээр тэр нь аль цэг гэсэн үг. За, энэ бол P цэг гэсэн үг. Энэ S. Тэгээд K гүрчих нь 5Q хуваах нь A. Дахиад үнтэй адилхан P K гүрчих нь хасах 2Q хуваах нь A байх нь ойлгомжтой. Энэ дээр хасах бол хасах, нэмэх бол нэмэх цэнигээр нь заавал тавина шүү. Төрөний колоны хүчин дээр ашигласан тэр модулыг хэдвэж ашиглахгүй энэ дээр бүгдээрээ. За үүний адилаар бүгдээрээ хэрвээ K цэг дээр үүсэж байгаа тэр потенциалыг VK гэж юм бол энэ бүхний нийлбэр байх болно. VS, VR, VP3-ийн нийлбэр байж тухайн K цэг дээрх потенциалыг бүгдээрээ олох нь байна. За эдгээр нь K гүрчих нь 5Q хуваах нь A, нэмэх нь K гүрчих нь 3Q хуваах нь A, хасах нь K гүрчих нь 2Q хуваах нь A болж таарлаа. Энэ дээрээс хураагдах зүйлс байна уу? Энэ хоёр ингээ хураагдаад 6. K гүрчих нь 6Q хуваах нь A. K 3Q-гээр үржүүлээд A туухад тэр маань V гардаг байсан бол энэ маань 2V буюу 2 дахин үржүүлсэнтэй тэнцэх нь байна. 17 дугаар бодлогыг бүгдээрээ бодъё. K гүрчих нь том Q хуваах нь D маань V юм бол энэ нэг юм чухал юм яваад шүү. Нэмэх Q цэнийг L цэгээс K цэгт шилжүүлэхэд гүйцэтгэх ажлыг олоо гэсэн байна. Нэмэх Q нь хаана юм болоо гэвэл энэ дээр ингээ нэмэлтээр гарч ирж байгаа нэг юм цэник байна л гэж бодчих. Нэмэх Q цэник маань эндээс хаашаага шилжсэн. E шигээ шилжүүлэхэд ямар хэмжээний ажил хийх вэ гэж асууж байна. За тэгвэл энд тухайн цэгүүд дээр потенциалыг бий болгож байгаа тэр цэник маань өөрөө том Q цэник шүү. Энэ бол потенциалыг бий болгож байгаа. Тэг үнийг бичиж потенциал үүсгэн аль цэгүүд дээр K болон L цэгүүд дээр. Тэгвэл K болон L цэгүүд дээр бүгдээрээ потенциалуудыг нэг нэгээр нь олцгоё. K цэгийн потенциалыг VK гэж, L цэгийн потенциалыг VL гэе. Ингээд K гүрчих нь хэн үүсгэж байгаа? Том Q үүсгэж байгаа. K цэг маань том Q-гээс DZ байгаа учраас ингэж бичнэ. Дахиад K гүрчих нь дахиад том Q маань үүсгэж байгаа. Энэ хоёрын хоорондох цай 4D байна. За тэгвэл KQ-гээр үржүүлээд D хуваахад тэр маань 1V гардах юм бол энэ V хуваах нь 4 гэсэн утгатай. Ингээд бүгдээрээ L-с аваачаад K руу зөөсөн шүү дээ. Тэгэхэд хийгдэх ажлыг нь олъё та. Тэр ажлыг хэрхэн яаж олох вэ гэвэл ингэж болно.
Q цэнийг B эхлээд L цэг дээр байсан, дараа нь K цэг дээр үтсэн. Эцсийн цэгээс нь анхны цэгийн потенциалыг бүгдээрээ хасаж өгнө. Өөрөөр хэлбэл K-гаас VL-ийг хасаж өгнө. Энэ хоёр потенциалыг хаснаа гэсэн санаа. Ингээд Q VK маань өөрөө V байсан. Нөгөөх нь V хуваах нь 4 байсан. Энэ дээрээс 4-ний 3 V гарах нь байна. 4-ний 3 QV гарч бидний бодлогын хариу гарах нэ.